1991 оноос эхлэн Б вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн бүх хүүхдийг тарьж дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдүүдийн өвчлөлт эрс буурсан боловч залуу насны хүн амын дунд уг вирусын халдвар их байна. 1991-ээс 2000 оны хооронд төрсэн иргэд вакцинд хамрагдсан байх ёстой ч дархлаатай байгаа эсгээ шинжлүүлж хангалтгүй нөхцөлд дахин вакцинд хамрагдах нь зөв болохыг албаныхан зөвлөж байна. А гэдэг нь бол нөгөө бага насны хүүхдүүд илүүтэй ингээд нөгөө гараа угааж чадахгүй байх ч гэдэг юм уу, ийм нөхцөл болсон болоод нөгөө бохир гарын халдвар гэж ярьдаг те, ийм одоо дамжих замаар бол халдварладаг. За бага наснд нь бол хийдэг ийм вакцинтай, өөрөөр хэлбэл хүүхдийг 2 сартаад нь 1 нас, 2 сартаад нь 2 настаад нь 2 тунгаар дархлаажуулж байгаа. Ингэснээр бол өвчлөлийг энэ вакцины 2012 оноос хойш нэвтэрсэн. Ингэснээр өвчлөлийг бол эрс бууруулсан байгаа вакцины үр дүн. За дараагийн нэг вакцин бол Б вирусын эсрэг вакцин. Б вирус гэдэг бол дамжих замаараа одоо бас ялгаатай агаасаа тий бэлгийн замаар, за цус цусан бүтээгдэхүүнээр, за мөн гэхээс урагт гэсэн ийм замаар дамждаг. Энэ вирусын эсрэг вакциныг төрмөгцөн 24 цагийн дотор хийж байгаа. За энэ бол ихээс урагт дамжиж байгаа халдварыг бууруулах одоо вакцины ихний түн болж өгдөг. За мөн дараад нь 2 сар, 3 сар, 4 сартаад нь 5 вакцины хэлбэрээр буюу одоо 5 өвчнөөс сэргийлэх вакцины найрлаганд гепатит Б-гийн вирусын эсрэг вакцин багтдаг. Ингээд товлолоороо бол 4 удаагийн тунг хийх ёстой байдаг. За хэрвээ насанд хүрэхэд энэ бол товлолоор 0-аас 15 хүртэл насанд нь хийж байгаа тийм ээ. За насанд хүрэхэд энэ вакциныг хийлгэхээр болвол сайн дурын дархлаажуулалтын кабинетуудаар нэг хүн тун вакцин 5,000, за 3 удаагийн тунг хэрэгэлдэг. Эхний тунг хийснээс хойш 2 дахь тунг бол 2 сарын зайтай, 3 дахь тунг 6 сарын зайтайгаар хийдэг. За тэгээд дархлаажуулалтын дотор бол одоо хавдрын эсрэг 2 дахь вакцин, эхний вакцин бол Б гепатит эсрэг вакцин тооцогддог. За 2 дахь вакцин бол энэ хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцин, хавдраас шалтгааллах энэ өвчнүүдээс сэргийлэх ийм хавдрын шалтгаантай өвчнүүдээс сэргийлдэг байх нэ.